тэтгэврийн насыг нэмж байгаа үзүүлэлтүүд нь насжилт өндөрсөж байгаа орнуудад бол айгүй сайн өрнөлөөтэй гэдэг маш олон судалгаа байт юм билээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэтгэврт гарсны дараа нийгмийн оролцоотой байх нь амьдралын чанарт нөлөөлдөг гэсэн ийм тоо бол маш олон оронд байгаа. Энэ утгаараа бол энэ хуулийн хийж байгаа энэ өөрчлөлтөөр бол би маш таашаалтай одоо сайшаалтайгаар дэмжиж байгаа. Зөвхөн нэг зүйлийг тодруулахыг хүсэж байгаа холбогдох хүмүүс ирсэн байгаа учраас за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаа ярихад бэрхшээлтэй хүмүүс өнөөдрөө штэ ажил хийх үү эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний группээ авах уу гэдэг энэ хоёр сонголтын дотор ингээд яваад байгаа. Аль нэгийг сонгоно. Тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдалт тэрвээ 80% өндөр болчих юм бол тэр хүнийг ажилд авах хэрэгцээ үндэс байхгүй болчихдоо хөдөлмөрийн гэрээний одоо байгаа зүйлээр. Тодорхой хэмжээгээр одоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь буурчих юм бол группэд хамрагдах болон бусад дэмжлэгүүд байхгүй болж байгаа. Ядчил одоо боловсролын зээлийн сангийн тэтгэлэг маань бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-аас 60-аас дээш хувь хүний хүүхдэд тэтгэлэг өгнө гэж байгаа шүү дээ. Хуваар нь ингээ ангилсан. Одоо байгаа тогтолцоо. Тэгэхээр өнөөдөр тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн чадвар алдсан хүн нэг бол яшиг тэр мөнгөний аваад ингээд гэртээ байж ах юм уу? Эсвэл одоо ажил хийвэл нөгөө дэмжлэгээ алдах юм хоёр юмны дунд байгаа учраас энэ нь өөрөө хөдөлмөр эрхлэх сонирхлыг бас бууруулад байгаа. Энийг бүгдээрээ хамтар судалгаа хийгээд тэгээд нийт судалгаанд оролцсон хүмүүс хөдөлмөр эрхлэх сонирхол буурч байна гэдэг ийм дүнгээр харсан шүү дээ. За тэгвэл одоо бид нар энд ингээд тэтгэврт гарах насны хэмжээ хязгаарын асуудлыг ярихаас гадна ер нь тэтгэврийн шилжилтийн асуудлыг ярьж байна. Би 2 жил хагасын өмнө ч гэсэн жилийн өмнө ч гэсэндээ асуужсан нийгмийн даатгалынхаа нас ажил хийгээд тэтгэврт гарсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Тоо гаргасан уу? За дундаж бити яриараа, голч яриараа тий хэдийн хэмжээний цалин авдаг юм болоо, тэтгэвэр нь яаж тогтоогддог юм болоо гэдэг ярьсан. Энэ тоонуудаа би одоо яг өнөөдөр бас тодруулж асан морин. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж сая ингээд одоо Бакир сайд ярьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч уул нь бол хөгжлийн бэрхшээлтэй юу ч хиймээргүй байгаа дэдгүй байхгүй юу? Бас хөдөлмөр эрхлэмээр л байгаа байхгүй юу? Тэгэхээр уул санаа нь ямар байгаа гэхэлэр ажиллах чадвартай таарсан ажиллаа хийгээд тэрнээсээ нийгмийн даатгалаад төлөөд тэгснээ ингээд одоо тэтгэвртэй гараад адилхан тэтгэврт гарсан хүний авдаг бусад боломжийг эдлээд явмаар хахад тэр боломж нь хаагдчихад байгаа энэ нөхцөлийг өнөөдрийн энэ хуулийн өөрчлөлтөөр хэрхэн хөндөж байгаа вэ? Тэ хамрах хүрээний асуудалт нь байна уугүй юу? За дараа нь болохоор ер нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай бол халамжийн хуулиуд орж ирж байгаа шүү дээ. Ирж байгаа гэсэн шүү дээ. Тэн дээр эсвэл тухайлан тусгасан уу гэдгийг тайлбарлаж өгөөч. За Абакир сайд хариулъя. Саран чулууны гишүүний хэлж байгаа маш чухлаа. Бид нар одоо бас Улаанбаатар хотод зарим аймагуудаар яваад ажиллаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэн хөдөлмөр эрхлэх боломж тийм ээ. Одоо яг л одоо тэтгэврт гарахдаа заавал одоо хөгжлийн бэрхшээлтэй гэхээс илүү одоо төлсөн шимтгэл дээрээ суурлаад одоо яг энгийн тэтгэврт гарах зорилготой эрэлт хэрэгцээ маш их байгаа. Бид нар нийгэм халамжийн тухай хуулиа бас одоо өргөн барихад бэлэн болсон засгийн газраар хэлэлцүүлээд бэлэн болчихсон байгаа. Зарим төрлийн одоо халамжийн чиглэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн бодлогуудаа бид нар тэрэн дээр тусгаад явсан. За таны эхний асуусан асуулт маань одоо нас нэмэгдээ тийм ээ бид нар одоо тэтгэврийн наснаас наан гарах юм бол одоо хасах 4%. За та тэтгэврийн наснда хэдий хүрсэн ч гэсэн би үргэлжлүүлээд ажилламаар байна гэвэл одоо нэмэх 4% гэсэн заалтуудыг оруулж ирж байгаа. Одоо хөсөөсөөгөө насжилт уртсаж байгаа тийм ээ. Энэ одоо ганцхан манай проблем биш болчлоо. Дэлхийд даяар л одоо насжилт уртсаад нөгөө нийгэм даатгалын сан дээр хөдөлмөрийн харилцаан дээр бас өөрчлөлт орж байгаа учраас бид нар насыг юу аажмаар нэмэх бодлогоо бариад явж байгаа. За хэрвээ та илүү ажиллавал илүү урамшуулад явна гэсэн бодлогыг бариад явж байгаа. Зарим одоо зохицуулт маань бидний халамжийн тухай хуулийн дээр өргөн барьсан одоо маш дэлгэрэнгүй хууль болсон засгийн газраар хэлэлцээд бэлэн болчихсон байж байгаа. Бид нар мөн одоо бас байнгын ороод дээр танилцуулаад намын бүлгүүд дээр танилцуулаад зарим нь одоо заалтуудыг бас аваад юм. Манай ХБ иргэдийн тоо баримт юмнуудаа хэлээдгээр. За ажлын хэсэг 4 номер. За 4 номерын микрофон дээр хариулъя. За одоо яг мөрдөж байгаа болон хуулийн төсөл төр байгаа хуулийн зохицуулалтаар хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авагч иргэн ажил хөдөлмөр эхлэх юм бол тэтгэврийг нь зогсоох юм уу бууруулах одоо зохицуулалт бол нэгч байхгүй. За нийтдээ нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авдаг хүмүүсийн тоо бол
2025 оны жилийн эцсийн байдлаар 58,943 мянган хүн байна. За энэ хүмүүс авч байгаа дундаж тэтгэврийн хэмжээ бүрэн тэтгэврийн хувьд бол 812.5 мянган төгрөг сарын тэтгэвэр, хувь тэнцүү тэтгэврийн хувьд 652.9 мянган төгрөг, нийт дундаж бол 710.7 мянган төгрөг байна гэсэн юм тоо гарсан байна. За баярлалаа. За санамжлалын гишүүн тодруулъя. За баярлалаа. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо баримтын мэдээллийг авлаа. Яг голч дүн биш ээ, дунджийг ярьж байна те. Би болохоор голч хэл асуумаар байгаа байхгүй. За тэрийн дараа нь тодруулчихъя. За нийгмийн даатгалын шимтгэл төлөөд нийгмийн даатгалын одоо тэтгэврийн сангаас эрх авахын тулд тэтгэврт гарах нас болон ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолох гэдэг заалт байгаа байхгүй. Ердийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолох гэж байгаа. Энэ дээр хуулиар томьёолсон коэффициентээр бууруулан тогтооно гэж байгаа. Энэ коэффициентэнд нь ямар утга орж байгаа тухай бас тодруулъя гэж бодож байгаа. За хоёрт нь болохоор бид нар тэтгэврт гарах насан дээр тэр коэффициент тооцохдоо хүнд хордоо нөхцөлийг бид нар ярьж байгаа тий. Тэгвэл хүнд хордоо нөхцөл гэж ярьж байгаа юм шиг хүнд хордоо эрүүл мэндийн хүнд нөхцөл байгаа хүн ажил хийвэл тэтгэврийн насныг нь одоо богиносгох юм уу уржуул нэмж тооцох ийм одоо зохицуулалт зарим газраас байдаг юм байл л дээ. Тэгэхээр энэ дээр та нар юу ямар бодолтой байдаг вэ? За ажлын хэсэг 5 6 юу? За 5 номын микрофон дээр хариулъя. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал хуримтлалын сангийн газрын дарга Эренцаанд Саран Чулуун гишүүний асуултанд хариулъя. За өндөр насны тэтгэврийн ердийн нас буюу өсөж байгаа наснаас өмнө тогтоолгосон тохиолдолд бол 4% буруулахаар хойшоо тогтоолгосон тохиолдолд бол 4% нэмэгдүүлэхээр юм томьёоллыг бол оруулсан байгаа. Тэгээ энэ нас бол нөгөө урагшаага бүр хөдөлмөрийн хүнд нөхцөлийн нас болон эрт тэтгэврт гарч байгаа хүмүүст бол хамаарахгүй 5-1-ийн 2-т тэтгэврт гарч байгаа буюу 55-60-таа тэтгэврт гарч байгаа хүмүүст бол хамааралтай байгаа. За санамжлалын гишүүн тодруулъя. За сүүлийн асуултаа яг одоо тодруулчих тий нөгөө хариулт авах болохоор тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө ажил хийж байгаа хүмүүсийн тэтгэврийн насны талаар асуугаад байгаа тий. Тэгэхээр халамжийн хуулийн шинжилэл халамжийн хууль дээр бол халамжтай холбоотой халамжийн сангийн зарцуулалттай холбоотой хамар хүрээний асуудал орж ирэх болов уу гэж би одоо тааж байна л да. Тэгэхээр өнөөдөр бид нар тэтгэвэр ярьж байгаа. Би ажил хийдэг нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг хөгжлийн бэрхшээлтэй хүн байлаа гэж бодъё. Миний эрүүл мэнд хүнд хордоо нөхцөлд биш гэсэн би өөрөө хүнд нөхцөлтөө ажилд амьдардаг. Цаадтай орчин нөхцөлд. Энэ тохиолдолд миний тэтгэврт гарах насыг наашлуулж богиносгох тал дээр ямар одоо практик шийдэл байна вэ? Та нар юу энэ талаар юу ямар одоо бодолтой байдаг вэ гэж би асуугаад байгаа байхгүй. Энийг яагаад гэхээр би биш нөгөө аюул олон ажил хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс асуугаад байгаа юм л та. За ажлын хэсгээс 4 номын микрофон дээр хариулъя. За ажлын хэсгийн 4 номын микрофон өгье. Саран Чулуун гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий азар Бачааргал. За нийгмийн даатгалын одоогийн мөрдөж байгаа хуулиар нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр авч байгаа иргэн хуулиараа бол хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх хүртэл эсвэл одоо насан туршдаа одоо амьдралынхаа эцсийн мөч хүртэл аван гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэхдээ энэ хүн өөрөө хэрвээ хүсэх юм бол өндөр насны тэтгэврийн ангил руу одоо эмэгтэй хүн бол 55, эрэгтэй хүн бол 60 хүрээд бас шилжиж бас болно. Одоогийн мөрж байгаа зохицуулалт нь юу вэ гэхээр хэрвээ шилжсэн тохиолдолд одоо авч байгаа тэтгэвэр нь огт буурахгүй гэсэн дэм зохицуулалт бас мөрдөгдөж ажиллаж байгаа. Ингэснээрээ бас тухайн хүнийхээ бас орлогын бууралтыг бас одоо үзүүлэхгүй байх нэгэн баталгаа хангахын гол зорилготой бас байгаа. Баярлалаа. За Цэнцүрэнгийн Мөнхтөө гишүүн